За бид бүхэн стратеги орд гээд эдийн засгийн эргэлтэнд энэ үгдийг бас авч улс орны одоо ард иргэдийн эрхч нийцүүлэн шийдвэрлэх тухай 39 ордын асуудлыг яриад байгаа л да. Бидний хувьд бол оюу толгой дээр аудит хийсэн аудит нь өөрөө нууц гармаар. За бид нар 39 орд мордыг бол мэдэхгүй маа. Бид нар дотооддоо хийж байгаа нэг дотоодын хөрөнгө оруулагч гэдэг юм уу дотоодын үйлдвэрлэгчдийн хийж бүтээсэн энэ зүйлүүдээр 5-6% яриад байгаа шүү дээ. Гэтэл зүгээр би нэг ил тоо байгаа. Оюу толгой дээр ажиллаж байгаа оюутлахын бүлэг орд гэдэг энэ дээр нийт одоо 6.2 чарчим тэрбум тооны нөөцтэй бүлэг орд байгаа. Үүний одоо 31 орчим хувь нь гадны компани эзэмшиж явахад манайх ерөөс дуурдаггүй. Тэрийг бол Монгол Улсын засгийн газар орлож байгаа байхгүй. Оюутлогоо компани өөрөө Америкийн Ontre гэдэг компанитай тэр бүлэг ордын зарим хэсэг ордуудыг тэд нар бол хондоо 6.2 тэрбум тонн нөөцийн одоо оюу толгой буюу Иродинто өнөөдөр манайтай гэрээтэй эзэмшиж байгаа. Энэ ч боломж нөөцөөс ч дээ. Түүний цаана байгаа тэр 6.4 орчим тонн оюутлогоо дээр 2 тонн тэр Ontre гэдэг компани дээр байгаа юм. Тэр нь Америкийн компани. Тэгэхээр Иродинто Ontre хоёр хоорондоо гэрээ байгуулад энийг одоо ингээд ашиглаад явж байгаа. За энэ дээр бол ямар нэгэн тийм дуу хоолой байдгүй манад. Харин одоо бид нар зарим нэг иргэдийг бол уул усны нэрийг өөрөөр өглөөгээд хууль дүрм гаргаад арга хэмжээ авдаг үстэй. Тэнд болохоор зарим ордыг бол херууга өмнөд юу гэлээ хууга хойд хууга ч илүү ийм нэр мөр өгсөн. Тэгээд Монголын газар нутг дээр гадных ингээд ураараа авирилжлээ гэдэг. Энэ дээр одоо ер нь тийм дуурч байгаа юм байдгүй. Тэгээ энэ 39-аас чи илүү хэмжээний тоо энд байж байгаа шүү дээ. Тэр одоо 2 тэрбум тонн алтсын баяжмлын одоо боломж нөөцийн асуудлыг ярьдаг. Тэгээд нэг 5-6% нөөц мөржлийн асуудлыг яриад байдаг. Ийм зүйлүүд байд юм аа. Тэгээд энэ үгдийг бид нар бас анхааралтай ажиглаж бас зарим нүн шинжилгээ хийгээд явж байгаа. Ер нь бол энэ альва төсөл хөтөлбөр арга хэмжээг бид энэ аудитын үзэхэд хэрэгжихээс өмнө эхлээд одоо бас үзэж дүншлээ хийгээд ингэж явахгүй болвол өнгөрсөн он дандаа бидний ажил яваад тэгээд тэр нь одоо бас үр дүнгээ төдийлэн сайн өгөхгүй байгаа талууд ажиглаж байна.